Та бүхэн сайн байна уу? Уулзсан таатай байна. Үргэлжлүүлээд Матын эдгээр бүлгийн талаар ярив. Есүс Христийн удамд өрмөц зүйлэдэг. Тэр зүйлийн нэг нь Есүс Христийн удамдыг гардаг 5 эмэгтэй юм аа. Юдачуудын удам судар дээр бол эмэгтэйчүүд гардаггүй. Харин Матай эдгээр бүлэг дээр гардаг Есүс Христийн удам дээр бол 5 эмэгтэй гардаг. Хамгийн ихэнд Тамар гэдэг эмэгтэй гардаг. Юданд Перез Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Дараагийн эмэгтэй нь Рахаб Эрихо хотын янхан эмэгтэй байсан. Салмонд Рахабаар Бооз төрсөн. Гуравдагтай гардаг эмэгтэй бол Рут байгаа. Рут бол Моб эмэгтэй байсан. Бооз Рутаар Обед төржээ. Дөрөв дэх эмэгтэй бол Давидын анхны Уриагийн эхнэр Басеба юм аа. Уриагийн эхнэрээс Давидэд Соломон төрсөн гэсэн байгаа. Хамгийн сүүлд гардаг эмэгтэй бол Есүсийг төрүүлсэн Мария юм аа. Есүс Христийн удам судар дээр бол 5 эмэгтэй гардаг. Энэ 5 эмэгтэй бүгдээрээ өрмөц сутагтай байдаг. Энэ 5 эмэгтэйг харах юм бол чимээгүй амьдарч ирсэ гэж хэлэхэд хэцүү байдаг. Би өмнө намхай гэдэг нэг ахад сайн мэдээд хараад байсан. Тэр ахын охин нь аава та нөхөрлийн цуглаанд оролцоорой гэсэн болохоор тэр ах нөхөрлийн цуглаанд оролцоод аврагдсан. Тэр ах надлуу пастра намхайд ирээрээ намхай руу ирээрээ гэсэн. Тэгээд би намхай руу очих болсон. Тэр ах бол 2 том автобусны компанитай байсан. Хэд хоногийн турш тэр ахын гэрт би байхангаа Библийн талаар ингэж ярилцсан. Би тэг явх өдрийн өглөө тэр ахтай бас юм ярилцсан. Пастра би өглөө болсон бол дандаа ном сум боддог байсан гэсэн. Ном сум буутангаа би найзуутай кофе ухангаа ингэж цагаа өнгөрүүлдэг байсан. Харин би тээгүүд яваад аврагдсанаас хойш өглөө болсон юм бол Библи уншдаг болсон гэсэн. Тэр ах маш их Библи уншсан байсан. Харин тэр ах надад нэг асуулт асуусан. Пастра би танд асуух юм байна. Юу вэ гэсэн. Би өмнө ханху хунтайзсан ном зөндөө уншдаг байсан. Ханху хунтайзсан номыг харах юм бол ийм юм байдаггүй. Харин яагаад энэ ариун Библиэл дээр бузар зүйл бичсэн байдаг вэ гэсэн. Аав нь охинтойгоо унтаад ах нь эмэгтэйдүүдтэйгээ унтаад яагаад энэ ариун Библиэл дээр ийм бузар зүйл бичсэн байдаг вэ гэсэн. Би тэрийг анх сонсоод зочсон. Тэр ах надад асуусан. Асуусан юм чинь би хариулах ёстой. Тийм болохоор би хариулсан. Библи өөр номоос ялгаатай зүйл нь яг тэр юм аа.
жишээр бусад хүн одоо энэ Давидын талаар бичэх юм бол Давидын сайн талыг л аягүй их бичсэн байх. Давидын одоо буруу хийсэн зүйл, муу зүйлүүдийг бүгднийг хасах гэсэн баг. Харин Библи бол тийм биш байдаг. Яа хэвээр нь бичсэн байдаг. Яа тэгвэл Библи бол одоо хүний сэтгэлийг яг хэвээр нь бичсэн ном юм аа. Хүний гадна төрхөөрөө харах юм бол цэвэрхэн, шудраг, харагдаж байгаа лөвч. Хүний сэтгэл дотор бол одоо бузар, садар самуун одоо сэтгэл байгаа болохоор энэ Библиэлд бол одоо хүний сэтгэл дотор байгаа тэр бүх зүйлүүдийг яг хэвээр нь бичсэн байгаа болохоор хүний сэтгэлийг ингэж илэрхийлж бичсэн байгаа юм аа. Хүний гадна төрхөөрөө харах юм бол маш шудраг харагддаг. Харин Библи биднэрт юу гэж хэлж байна гэвэл зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм гэсэн. Энэ дэлхийн хамгийн бодор зүйл бол хүний сэтгэл гэсэн. Энд гарч байгаа Тамар гэдэг эмэгтэй бол Юдагийн бэр байсан. Юда 3 хүү төрүүлсэн. Ууган хүүгийн нэрийг Ер, дараа нь Онан, дараа нь Шела байсан. Ууган хүүгийн нэрийг Ер, дараа нь Онан, дараа нь Шела. Юдан тэр ууган хүүгийн төлөө бэр олцогдог. Харин тэр нь Тамар гэдэг эмэгтэй байсан. Тэгээ Тамар энэ Юдагийн гэр дотор одоо гэрлэхээр ирсэн. Мэдээж гэрлэхээр ирсэн болохоор одоо Юдагийн одоо удмыг одоо мэдсэн. Харин Тамар ямар их гайхалтай удам юм бэ гэдгийг одоо мэдсэн. Бурхны төлөвлөгөө тэр удам дотор байсан болохоор юм аа. Авраам чиний үр удмууд бүгдээрээ ерөөл авах болно гэсэн. Авраамд исэн ерөөл маань Исаакт ирээд Исаакийн дараа Юдад тэр ерөөл маань ирсэн юм аа. Тамарын гэрт одоо гэрлээд харсан чинь өөрөө тэр удмыг одоо ингэж үргэлжлүүлэх хэвээр хүн байсан. Одоо нөхөртэй одоо унтаад хүү гаргах юм бол тэр хүн тэр удмыг одоо үргэлжлүүлэх юм байна гэдгийг мэдээд маш их баярлсан. Тэгээ Тамар тэгж бодож байсан. Харин Юдагийн гэр бүл бол тэрэнд жоохон тоохгүй байсан. Бурхан тэр Ерд тийм төлөвлөгөө байгаа боловч Ер бол Бурханы одоо тэр төлөвлөгөөг дагаагүй учраас үхсэн. Ер ямар бодор зүйлийг үйлдэлсэн бэ? Хулгай хийсэн болоо? Нүгэл үйлдэлсэн болоо? Хамгийн том нүгэл бол Бурханыг одоо дагахгүй байгаа юм аа. Тийм болохоор Ер бол Бурханы өмнө үхдэг. Энэ улсад бол одоо ууган хүү нь одоо хүү төрүүлж чадахгүйгээр үхэх юм бол тэр ахын дүүн ахын эхнэртэй унтаад хүүхэд гаргах гэдэг. Ахын дүүн ахын эхнэртэйгээ ингэж унтаад хүүхэд гаргах юм бол тэр хүүхэд маань ахын хүүхэд болдог. Тэгээд болохоор хуулиар одоо Онан бол ахын эхнэртэйгээ унтдаг. Одоо энэ Библиэлд харах юм бол Тамар одоо хүүхэд гаргах хэрэгтэй байгаа. Харин Онан Тамартай одоо ингэж хамт унтах юм бол тэр хүүхэд маань миний хүүхэд биш, ахын хүүхэд болох учраас тэр одоо ахын эхнэртэйгээ унтахангаа газарт үрээ асгасан гэсэн байна.
Албаар тэр ахын эхнэрийг жирэмсэн болохыг хүсэхгүй байсан. Тэгээ бурхан тэр зүйлийг хараад бурханы төлөвлөгөөг зөрчиж байсан болохоор Онаныг бас алсан. Тэгээ Юдагийн 3 дахь хүү Шэла байгаа. Тэр Шэлан Тамартай унтаад хүүхэд гаргах хэрэгтэй байгаа. Харин Юдад одоо санаа зовж эхэлсэн. Тэр биштэй манай хүүхдүүд одоо унтгал юм бол үхээд ах юм аа. Хамгийн ууган хүү Тамартай унтаад үхсэн. Хоёр дахь хүү Онан ч гэсэн тэр Тамартай унтаад үхсэн. Шэла ч гэсэн тэр эмэгтэйтэй унтах юм бол өөхөх юм шиг санагдсан. Тийм болохоор Юда, Шэла, Тамар хоёр хамт унтахыг хүсэхгүй байсан. Тэгээ яагаад вэ гэж асуусан. Одоо Шэла, Тамар хоёр одоо унтах хэрэгтэй байгаа. Харин Юда ингэж хэлсэн. Тамара, Шэла насан туршаагүй байна. Чи өөрийн төрсөн гэрлүүгөө яваад Шэла насан турш хүртэл одоо төр хүлээгээрэй гэсэн. Шэла насан турсан ч гэсэн Тамартай унтуулахгүй байсан. Тамар бол тэр уданд бурхны төлөвлөгөө байгаа гэдгийг хараад тэр бурхны төлөвлөгөөг заавал биелүүлэхийг хүссэн. Харин Нээрээс ч гэсэн үрийг олж чадахгүй байсан. Онанаас ч гэсэн тэр үрийг олж чадахгүй байсан. Шэлатэй хамт унтах ч гэсэн зөвшөөрөхгүй байсан. Тамар бол тэр зүйлийг хараад маш их харамссан. Тэр Юдагийн гэр бүл дотор ямар уур амьсгал байгаа вэ гэвэл зэрэмсэн болоод одоо хүүхд төрүүлээд бурхны төлөвлөгөөг одоо ингэж биелүүлэх одоо Тамар байгаа. Харин Тамарыг одоо зэрэмсэн болохыг хүсэхгүй байгаа тэр хоёр одоо уур амьсгал байсан. Онан Юдагийн бодож байгаа зүйлүүд бол бурхны төлөвлөгөөгийн гадаа байсан. Нээр бол одоо Тамартай унтаад хүүхэд гаргах нь одоо өөрөө оногдсон ажил байгаа. Харин Нээр бол бурхны төлөвлөгөөг гадуур өөрийн бодлын дагуу амьдарсан. Тийм болохоор Нээр бол үхсэн юм аа. Тэгээ Онан бол одоо Тамартай унтаад хүүхэд гаргах нь бурхны төлөвлөгөө байсан. Харин Сатан Онанд дахиад өөр бодол өгсөн. Би одоо ахын их нэртэй унтах юм бол тэр хүүхэд нь миний хүүхэд бодлогч биш. Би өөрийн хүү төрүүл зааж биш. Яахаар өөр хүний хүүхэд төрүүлэх ёстой юм бэ? Тийм болохоор албаар тэр ахын ихнэр хүүхдээ болохыг хүсэхгүй байгаа учраас өрөө газарт асгасан. Сатан бол эдгээр хүмүүст Тамар одоо жирэмслээ түүхүүд гаргахыг одоо хүсэхгүй байсан. Одоо бурхны бодолтой өөр байгаа учраас Онаныг бурхан алсан юм аа. Харин 3 дахь Шэлатэй одоо унтах хэрэгтэй байгаа. Сатан Юдад ямар бодлыг өгсөн бэ гэвэл манай бэр ямар сони юм бэ? Манай хүүхдүүдтэй унтах юм бол манай хүүхдүүд унтаад ах юм аа. Нээр ч гэсэн үхсэн, Онан ч гэсэн үхсэн. Юда бол тэр хоёр хүү яад үхснийг мэдэхгүйсэн. Шэла ганц үлдсэн хүү өгцөхвэ гэж айгаадсан. Тэгээд Тамар Шэла хоёрыг одоо унтахыг зөвшөөрөхгүйсэн. Бидний дотор маш олон бодлууд байгаа. Бурхны төлөвлөгөөгөөс гадуур Сатан бидэд бодол өгөөд бурхны төлөвлөгөөгөө эсэргүүцэх бодлыг өгдөг. Бид нар тэр ариун бурхны төлөвлөгөөг одоо биелүүлэхийн тулд Тамараар дамжуулан хүүхд төрүүлээд бурхны тэр төлөвлөгөөг хүслийг биелүүлэх ёстой.
Харин Сатан бол Юда болон Ер Онанд бадал өгөөд Тамарыг жирэмслүүлэхгүй байсан. Юдагийн уданд бол Бурхны хүсэл бол Тамар жирэмслээ түүхэт гаргах. Харин Юда бол Бурхны хүслийг мэдэхгүй учраас хүний аргаар хүүхэдтэй болохыг хүсэхгүй байсан. Тамар бол маш харамссан. Ямар ч гэсэн би хүүхэд гаргаад Бурхны хүслийг биелүүлээд ингэж биелүүлэхийг хүсэж байсан. Харин маш харамссан. Тэрэд Юда ингэж хэлсэн. Манай Шэла зоохон биш дээ. Шэла мэдээ цамтай унтаа түүхэдтэй болох нь маш сайн. Харин Шэла насанд хүрээгүй шүү дээ. Тийм болохоор чи гэрлүүгээ буцаад яваарэ. Шэла насанд хүрэх юм бол би цамтай унтуулаад түүхэдтэй болгоод өгье гэсэн. Тэгээд Тамар бол өөрийн төрлөх гэрлүүгээ буцдаг. Харин Шэла бол аль хэдийн насанд хүрсэн. Аль хэдийн том болсон. Хүүхэд гаргах хүүхэдтэй болгох насан болсон. Харин Юда зөвшөөрөхгүйсэн. Тийм болохоор Тамар бол маш харамссан. Тийм болохоор Тамар бол маш гүнзгий боддог. Би Бурхны хүслийг биелүүлэхгүйгээр ингэж дуусгах хэрэгтэй юм болоо. Харин нэгэн өдөр Юдагийн эхнэр үхсэн. Тэгэд Юда маань Тимнаа руу хань харгахаар явсан. Тэр зүйлийг харсан Тамар ямар бодлыг бодсон бэ гэвэл би тэр Юдаг уруу татаад би Бурхны хүслийг биелүүлэх хэрэгтэй юм байна. Бирмэн хатам аавд уруу татаад хүүхдтэй болно гэдэг маань маш утгагүй зүйл тийм ээ. Өөрөө ч гэсэн тэр зүйлийг маш хүсэхгүй байсан баг. Жишээгээр Тамар янхан эмэгтэйсэн бол залуу эрэгтэйтэй ямар ч их унтах боломж байсан. Би бол анх Тамарыг янхан эмэгтэй гэж бодсон. Харин янхан эмэгтэй биш, харин ч Бурхны хүслийг төлөвлөгөөг биелүүлэхийг хүсэж байгаа эмэгтэй байсан. Ер ч гэсэн болохгүй байсан, Онан ч гэсэн болохгүй байсан. Шэлагаар дамжуулан хүү төрүүлэх байсан боловч бас болохгүй байсан. Юдагийн гэр бүл дотор 4 эрэгтэй хүн байгаа. Анх Юда байгаа. Дараа нь Ер, Онан, Шэла. Ер бол аль хэдийн үхсэн. Онан ч гэсэн үхсэн. Юда болон Шэла үлдсэн байгаа. Юда бол Шэла Тамар хоёрыг унтыг хизээд зөвшөөрөхгүйсэн. Тамар үрийг олох гэж зөөлд Юдагаас л олох арга байсан. Мэдээ Тамар Юдад очиод хадам аваа хоёлаа унтыг юу л унтах уу? Тийм болохоор Тамар төлөвлөгөө гаргадаг. Юдагийн эхнэр насраад уудсан. Хань харгахаар Тимнаа руу явсан байсан. Мэдээж төрсөн нутаглуу явах учраас Юда бол эмэгтэйг санана гэж бодсон. Тамар бол Юдагийн үрийг олохын тулд янхан эмэгтэйгийн дүрээр Юдагийн өмнө очсон. Тэр үед янхан эмэгтэйчүүд бол нүрийг ингэж далдалдаг байсан. Тэг янхны хувцсыг өмсөд Юдагийн өмнө зогссон. Юда бол юу ч бодохгүйгээр зүгээр явж байгаад янхан эмэгтэйтэй тааралцсан. Юда анх янхан эмэгтэйг хараад садар самуун сэтгэл төрсөн. Тэгээд Юда янхан эмэгтэйтэй унтдаг. Тэрэд Юда янхан эмэгтэйд би чамтай унтмаар байна гэсэн.
Харин Юда бол тэр Янхан эмэгтэй Тамар гэж юусоо мэдэхгүй байсан. Та тэгвэл надтай унтах юм бол та надад юу өгөх вэ гэсэн. Би сүргээсээ нэг гişиг өгье гэсэн. Танд одоо их шиг байхгүй гэжтэй. Би жоохон байцаад аваачаад өгье. Тийм бол та барьцаа өгнө гэсэн. Юу өгвөл болох вэ гэсэн. Таны тамга оосоор гартаа байгаа таяга өгөөрэй гэсэн. Юда тийм үү? Төл тэгье. Тэгээ Тамарт өөрийн тамга оосоор гартаа байгаа таяга өгөөд тэг унтдаг. Тэгээ Тамар бол Юдагийн үрийг авдаг. Тэгээ нэг ишгийг бариад тэр эмэгтэй л очсон үед тэр эмэгтэй хитэн байх болсон байсан. Тамар бол тэр Юдагийн тамга болон оосоор таягийг өөртөө хадгалсан. Тамар жирэмсэн болсон учраас гидсэн томорч эхэлсэн. Тэгээ хүмүүсийн ярьж байгаа яриагаар тэр Юда сонссон. Тамар жирэмсэн гэдгийг сонссон. Юда тэрийг сонсоод юу гинэ? Манай бэр жирэмсэн гэсэн үү? Хүүхэдтэй болсон гинэ? Хурдан бариад ир. Тэрийг галаар шатаа. Тэгэд төллийг бэлдсэн. Тэр төллөн дээр тэр Тамарыг тавиа. Тэр Тамарыг галаар шатаа зал. Тэгээ Тамарыг цэрч авчирсан. Харин Тамар Юдагийн өмнө ингэж хэлсэн. Би хүүхэдтэй болсон байна. Энэ тамга оосор таягийн эзэнтэй би унтсаа гэсэн. Хатан аваа, энэ таяг хэнийх вэ? Энэ тамга оосор хэнийх вэ? Хатан аваа хараарэ. Юда тэрийг хараад маш их гайхдаг. Янхан эмэгтэйтэй нэг хоног хонсон гэж бодсон чинь тэр нь янхан биш, өөрийн бэр байсан. Юда ингэж бодсон. Би бол Бурхны төлөвлөгөөг маш тоохгүй байсан. Харин манай бэр Тамар бол тэр Бурхны төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ийм хэцүү сонголтыг сонгосон юм байна. Юда Тамарт чи надаас илүү зөвхт байна. Битгий галаа түлээрээ. Тамарыг амьд үлдээгээрээ. Тэгээд Тамар хүү төрүүлдэг. Тэгэд Перез Зера гэсэн хоёр хүүхдийг төрүүлдэг. Тэгээд Перез Зера нь бас өөр хүүхдээ төрүүлээд Есүс Христийн уд маань үргэлжилдэг. Бурхны тэр ариун нандин төлөвлөгөөг биелүүлэхийн тулд заримдаа л бидний хүслийн дагуу Бурхны хүслийг биелүүлдэг. Харин заримдаа л бид нар бүр хүлээн зөвшөөрч чадхааргүй тэр Бурхны төлөвлөгөө хүсэл. Бурхан аваа би энийг бол чадахгүй. Би яаж хатан аяга уруу татах юм бэ? Тэр бол үнэхэр биш ээ. Би тэгж чадахгүй. Магадгүй Тамар тэгж бодсон баг. Тамар бол үнэхээр тэгж хийхийг хүсэхгүй байсан баг. Харин Бурхны хүслийг биелүүлэхийн тулд тэгж хийхээс өөр аргагүй байсан. Библийг уншаад үзэх юм бол Тамар Есүс Христийн угийн бичгээр бичигдээд бидний нүдээр харах юм бол яахаараа энэ нэмэгтэйг Есүс Христийн удмын удам дээр бичдэг юм бэ гэж хардаг. Библиэлд ийм бузар зүйл бичигдээгүй эсвэл гоё ахаа гэдэг. Бид нар баг бүгдээрээ тэгж боддог баг. Харин Бурхан бол Тамар Юда хоёрын хоорондын болсон зүйлийг л ярих гэдэг биш.
Бурхны төлөвлөгөө хүслийг биелүүлэхийн тулд тамаар ингэж өөрийн амиа өргөтөл одоо ингэж хийсэн гэдгийг одоо харуулахын тулд бичсэн юм аа. Энэ Библиэлд бол Тамаар гэдэг эмэгтэйг маш сайнаар илэрхийлсэн байдаг. Бид нар энэ Тамаарыг харах юм бол энэ нөгөө хадам аавтай унтсан гэлүү. Энэ яста галзуу. Галзуурсан ч гэсэн арай их хэтэрхий галзуурсан эмэгтэй наа. Гэж баг энэ дэлхийн баг бүх хүмүүс тэгж хэлэх бах. Харин энэ эмэгтэй бол маш ариун эмэгтэй байсан. Бүгдээрээ тэгж хэлэх бах. Харин Бурхан бол Тамаарыг ариун нандин эмэгтэйгээр харсан. Юдагийн гэрт 2 уур амьсгал байсан. Тамаарыг жирэмсэн болохыг хүсэхгүй байгаа хүмүүс байсан. Харин Тамаар бол Бурханы хүсэл төлөвлөгөө биелүүлэхийн тулд хүүхэдтэй болохыг хүссэн. Бид нар Бурханы төлөвлөгөөг одоо биелүүлэхийн тулд хүний ойлгох татхааргүй зүйл ч гэсэн гардаг. Харин Бурхан бол хүний аргаар биш. Есүс Христийн уудан дээр 5 эмэгтэй гардаг. Тамаар бол янхан эмэгтэй биш боловч янхан эмэгтэйгээр дүр үзүүлдэг. Рахаб бол янхан эмэгтэй байсан. Рут ч гэсэн хайр үндэстэн байсан. Басеба ч гэсэн яг зөвхөн их нэрэн биш байсан. Мария бол унтахаас өмнө ариун сүнсээр хүүхэдтэй болсон. Ийм аргуудаар дамжуулан хүний ойлгож татхааргүй аргуудаар Есүсийн удмыг үргэлжлүүлсэн юм аа. Баярлалаа. Дараагийн цагаар уулзъя. Баяртай.